Сайн байцгаана уу, Жин Том байна. Өнөөдрийн сэдвээр Солонгосын алдар хүндтэй явж байгаад сургуулийн хүчирхийллийн хэрэг нь олон дэлгэгдээд карьер алдсан оддын талаар ярьж өгөхөөр бэлтлээ. 2015 онд гарсан Angry Mom драмаар олонний танил болсон жүжигчин Жисүү тухайн үед Солонгосын хамгийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг бол байсан. Түүнийг Пак Богом, Со Канжун нартай хамт 93 оны царайлаг гурвал гэж хүртэл нэрлэдэг байсан. Гэхдээ 2021 онд түүний карьерийг бараг нэг шөнийн дотор сүрүүлсэн нэгэн дуйлаан буюу сургуулийн хүчирхийллийн хэрэг гарч ирсэн. За энэ нь яаж эхэлсэн бэ гэхлээр 2021 оны 3 сарын 2-нд интернет форум дээр нэг хүн Жисүү манай сургуульд байхдаа олон хүүхдийг дээрлэгдэг байсан гэж пост оруулсан. Удалгүй өөр олон хүмүүс гарч ирээд түүний сургуулийн үеийн сургуульд байх үеийнхэн зан авирын талаар илчлэлтүүдийг хийж эхэлсэн. За тэдний ярьснаар Жисүү болон түүний найзууд нь ангийн хүүхдүүдийг зодож зарамталдаг байсан. Мөнгө болон хоол булааж авдаг, зарим хүүхдийг албатан тамхи татуулах хүртэл юм хийж исэн юм байна. Хүүхдүүдийг байнга доромжилж харааж айлгадаг байсан. Заримдаа зодож дээрлэгдэг бүлэг байгуулсан байсан гэж ирсэн байгаа. Мөн нэг хохирогчийн хэлснээр тэднийг зүгээр сууж байхад нь хүртэл дуудаж гаргаж ирээд зодох гэж байна гэж айлгаж дарамталдаг байсан. Эдгээр мэдээлэл нь маш хурдтай тараад олон хүн бүр шоконд орсон. Энэ маргаан гарснаас 2 хоногийн дараа Жисүү өөрийнхөө SNS дээр уучлалын бичиг нийтэлсэн. Тэр өнгөрсөнд хийсэн буруу үйлдэлүүдтэй ямар ч шалтгаан байхгүй надаас болж шаналсан хүмүүст чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна гэд бичээд нийтэлсэн байгаа. Ингэснээр тэр зарим буруутгалыг хүлээн зөвшөөрсөн гэж олон хүмүүс ойлгосон. Энэ үед гарсан бас нэг том асуудал нь тэр үед Жисүү KBS телевизийн River Where the Moon Rises драмад гол дүр тоглож байсан. Гэвч энэ дуйлаан гарснаас болж үзэгчид маш хуурлаад драмаас хасаач гэсэн шаардлага гаргасан. Тэгээд эцэст нь Жисүү 6 дугаар анги дээр драмаас гарсан. Түүний оронд жүжигчин Наим Үү тоглосон. Өмнө нь авсан эсгүүдийг бас дахин сэргээн зураг авсан юм байна. Энэ нь бол тухайн кино продакшнд асар их хохирол учруулсан. Тиймээс продакшн компани Жисүүгийн агентлагийг 30 тэрбум воны нөхөн төлбөр хэмжилж шүүхэд өгсөн юм байна. Үүний дараа мэдээж маш хэмжээний өрөнд орсон Жисүү өөрийг нь буруутгасан хүмүүсийг гүтгэлэг гэд буцаага шүүхэд өгсөн. Гэвч шүүх нь гүтгэлэг биш гэж шийдвэр гаргасан юм байна. Үүнээс хойш тэр цэргийн албыг нийгмийн үйлчилгээний ажилтнаар орлуулан хааж хэсэг хугацаанд олонний нүднээс хол нам жим амьдарч эхэлсэн. Солонгос дахин ажиллахад хэцүү болсон Жисүү Филиппинд шинэ карьераа эхлүүлсэн ба тухайн үеийн маргаанд оролцсон хүмүүстэй ойлголцож эвлэрсэн гэж мэдүүлсэн. Жисүү өөрийг нь буруутгасан хүмүүсийг 3 удаа бүр шүүхэд энэ бол гүтгэлгээ гэж шүүхэд өгсөн боловч шудраг шүүх байж таарад гүтгэлэг энэ бол бишээ гэд 3 удаа бүр тийм хариу гарч исэн юм байна. За дараагийн ийм хэрэгт холбогдсон хүн бол Айдл хамтлагийн Сүжин. 2021 онд мөн Айдл хамтлагийн гишүүн Сүжин сургуулийн хүчирхийллийн маргаанд орооцолцсон. За анх нэг хүн өөрийн дүүг Сүжин удаан хугацаанд дээрлэхэж байсан гэж нийтэлсэн байна. Удалгүй өөр ангийн хүүхдүүд гарч ирж Сүжин болон түүний найзууд хүүхдийг доромжилж харааж сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан гэж ярьсан. За энэ хэрэгтэй холбогдоод дахиж нэг том дуйлаан байсан нь бидний мэдих High Kick гэд цуврал байдаг. Тэр цуврал тоглодог Со Шинхэгийн нэр энэ хэрэгтэй холбогдож гарч ирсэн. Зарим хүмүүсийн хэлснээр Сүжин болон түүний найзууд Со Шинхэг байнга доромжилдог байсан. Ширээн дотор нь тамхи хийгээд худлаа цуурхал тараагаад сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан гэж ярьсан байна. Сүжин бол энэ бүхнийг үүсгэсэн. Гэвч дараа нь Со Шинхэ сургуульд байхдаа 2 жилийн турш үндэслэлгүй доромжлол дайралтанд өртсөн гэж нийтэд бичиж гаргаж ирсэн юм байна. Үүний дараа Сүжинд ирэх олон нийтийн дарамт бүр нэмэгдээд 2021 онд хамтлагаасаа гарсан юм байна. За сургуулийн хүчирхийллийн маргаанаас болж карьер алдсан өөр нэг од бол Люсерафим хамтлагийн гишүүн байсан Ким Гарам. Ким Гарам нь 2022 онд Люсерафим хамтлагаар 19 настайдаа дебют хийсэн.
Гэвч дебют хийснээс ердөө хэдхэн хоногийн дараа буюу ойролцоогоор 18 хоногийн дотор түүний эсрэг сургуулийн хүчирхийллийн асуудал гарч ирсэн. Интернет дээр ангийн хүүхдүүдийг доромжилдог байсан, зодон хийж байсан, найзуудтайгаа нийлж нэг хүүхдийг дээрлэхдэг байсан гэсэн мэдээллүүд эрчтэйгээр гарч ирсэн. Мөн сургуулийн хүчирхийллийн хорооноос шийтгэл авч байсан баримт нь ил болсон. Грам ихэндээ энэ бүх зүйлийг үүсгэсэн. Гэвч маргаан улам томорч дебют хийснээс 2 сарч хүрэхгүй хугацаанд тэр хамтлагаасаа аль биесээр гарсан юм байна. Ингэснээр K-pop түүхэнд хамгийн хурдан карьераа алдсан айдлуудын нэг болсон. За эдгээр одууд бол мөрөөдлөө биелүүлэхийн төлөө маш их цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулж хүсэлдээ хүрч чадсан. Гэвч бага насны санаатайч бай, санаандгүйч байна, хүнлэг бус бүлэглэлт нь тэдний мөрөөдлийг хоосон, хөөс болгосон юм жишээнүүдийг ярьж өглөө. Одоо тэд бие хүн болж ухаарсан байж болох ч энэ нь тэднээс хизээс салахгүй хар толб болоод нэгэн түлцсэн. Тэгэхээр сургуулийн хүчирхийлэл гэдэг бол зүгээр нэг хүүхдийн тоглоом болохтоосоо биш. Зарим хүмүүсийн хувьд энэ нь насан туршийнхан шарах болон үлддэг нэг үг, нэг доромжлол эсвэл нэг удаагийн зодоонч хэн нэгний амьдралыг бүр мөсөн юм өөрчлөх чадвартай. Тиймээс та сургууль сурч байгаа бол хэн нэгний дээрлэхийн оронд тусалж хамгаалж чаддаг хүн байгаарай гэж уриалмаар байна. Харин хэрвээ та ийм зүйлд өртөж байсан бол та огтоосоо ганцаараа биш. Энэ зүйлд бол таны буруу огт байхгүй. Та үнэхээр үн цэнтэй хүн шүү гэдгээ өдөр болгон санаарай. Нэг өдөр өнөөдрийн өвдөлтөөс илүү хүчтэй хүн болж чадна гэдгийг бас сануулж хэлмээр байна. За ингээд энэ үгээр өнөөдрийнхөө бэлдсэн дугаарыг дуусгаж байна. За тэгээд bye.